Нөхөрөө мууруу. Яа. Нөхөр. За сайн байцгаана намайг Залзаа гэдэг маркетингийн салбарт бүтэн цагийн ажилтай. Тэгээд хажуугаар нь өглөөний цай гээд хоолны контент бүтээдэг ийм хүн байна. Хүнд гай болохгүй, хүн тус болохгүй гэдэг миний дүр байгаа. Тэг жоохон тийм муухай хувиачсан ч гэх юм уу юу ч гэх юм. Хүнээс юм гоохгүйгээр өөрийнхөө юмыг ингээд зохицуулъя гэдэг юм баримталдаг болохоор мөнгөний тал дээр бол энэ бас энэ дүрм үйлчлдэг гэх юм. Дэстэ тэрчээстэй сар болгон шүү дээ. Нөгөө эмэгтэй хүмүүс юм чи сар болгон нөгөө сэтгэл зүйн ингээ хэлбэлцэж яадаг хүмүүс. Тэгээ яг бүх юмыг идмээр, аммаар, тансагламаар ер нь бол ингээ санагддаг. Гэтэ тэр үед болохоор нөгөө сайн хэлжсэн гинтийн гэдэг хадгаламж гэх юм да тий. Тэрийг ашиглаждаг болохоор яг ингээ хэрэгтэй надад одоо яг хэрэгтэй байгаа бол тэрнээсээ мөнгө аваад дараа нь нөхөө хийцдэг. Тим дадлага болохоор тухайд тэрийг нэг тийм шаналхахгүйгээр тэрийг ер нь алт авчдаг дөө. Би чи ер нь амар харамж өгдөгчтэй. Тэгэл мөнгө олчингод ер нь болол хувцсан дотор лугаал ямар ч юм мөнгө хийгээд идэг гэсэн нь амар санаж байна. Яг аавыгаа дуурайсан л. Манай ээж бол амар өглөгч хүн. Би бол аавыгаа дуурайгаа жоохон юм ингэж хадгалдаг. Өрөөсөө ингэж хүнээс нуудна гэж бас хадгалдаг. Тогтмол гардаг зардлуудыгаа би бол яг нэг хадгалцдаг байхгүй юу. Дараа нь за 6 сарын дараа би хим хийлгэнэ гэж байгаа бол заавал тэр 6 сарын дараат нь гарах биш. 6 сар хүртэл одоо жишээ нь 180 мянган төгрөгийн хим байлаа гэж утгаад би одоо 6 сар болох нь 30 мянган төгрөгөөр сад хадгалж өгөх болох гэдэг шүү дээ. Гэдэг байдлаар цалингаасаа шууд 30 мянган тэр данс руугаа хийгээд хадгалцдаг. Нэг тийм бол дадлага. За одоогийн байдлаар нэг 4-5 бол юм бол байгаа. Хувьдаа гэж байгаа, хамтдаа гэж бас байгаа. Тэгээ нийлүүлэх юм бол ер нь 4-5 юм бол байна. Урт хугацаанд ер нь бол өсгөнө гэдэг юм бол тэр угаас яг хугацаа хурж болохгүй гэдэг дүрмээ баримтлаад тийм хугацаа тааламжийн заавал сонгож байгаа. Тэгмэд бусад одоо аялын гэдэг ч юм уу, гинтийн гэдэг ч юм уу, тиймэрхүү одоо саяны хэлдэг шиг одоо тогтмол гардаг зардлууд гэдэг ч юм уу, тэр хадгаламжуудыг болохоор хугацаагүйгээр тохируулаад тэгээд хадгалаад явцдаг. Тэгэл авах үедээ авчдаг, хийх үедээ хийцдэг. Тэр амар байдаг. Жорны мөнгөө хүүтэй хадгал, эм хугацаагүй хадгаламж, эм банк.